Сайн байцгаана уу хүүхдүүдээ, эцэгчүүдээ, иргэний ёс зүйн боловсрол хичээлээ эхлүүлцгээе. Бид нэр өмнөх хичээлээрээ ажилч хичээнгүй болцгой сэдвийн дор бадрах найз шигээ дусч байж, шудраг үнэн зан чанарыг хэвшүүлж, дадуулахаар ярилцсан. Тэгвэл энэ удаа хөдөлмөрийн үн цэн сэдвийн дор бусдын хөдөлмөрийг хүндэтгэхийн аж тус, эс хүндэтгсэний гэмийг ялгаж, ойлгож ухаарах зорилгоор хамтран ажиллацгаая. Хүүхдүүдээ дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. Бидний үе тэнгийнхэн юу хийж чаддгийг зургаас ажиглаарай. Зургийг ажиглахдаа орчны сайтар анхаараарай. Бидний үе тэнгийн орон нутагт ажиллаж сурж байгаа 5 дугаар ангийнхан маань хургаа өгжих, ботгоо ногтлох, усаа авах зэргээр биеийн болоод оюуны хөдөлмөрт шамдан суралцж чаддсан байна. Гэхдээ бид хүүхэд болгон гэрийнхээ ажилд тусалж чаддаг. Цэвэрлэгээнд аяг тавгаа угаахад, цэцэг модоо услахад хүүхэд бүр оролцож чаддаг. Тэгвэл бид сурах хүчгийнхаа 30 дугаар хуудасны хөдөлмөрийн үн цэн сэдвийг уншихдаа үгийн утгыг дэлгэрүүлэн ойлгож багштайгаа хамтарч ажиллаарай. Их зохиол маань нэгэн аав хүүгээ ажил хөдөлмөрт суралцуулахаар айл сайхалтынхаар хилцээр хийгээд шанд нь хонь авахаар тохиролцоод хүүгээ ажил хөдөлмөрт суралцуулахаар үдэж байгаагаар эхлээд хүү айлд очиод ажил хөдөлмөр сураагүй. Харин ч тааваараа байж байгаад хэлэлцсэн хугацаа дуусахад тохиролцсон ёсоор хонио өгсөн боловч хүү ямар ч ажил сураагүй, юу ч хийгээгүй учраас их урам зориггүйгээр өөртөө итгэлгүйгээр хонио туусаар ирсэн. Үүнийг мэдэрсэн аав нь дараагийн айлд хүүгээ ажил хөдөлмөр суралцуулахаар явуулахдаа маш сайн тууштай, уйггүй, хичээнгүй сайн хөдөлмөрлөх ёстойг захиад дараагийн айлд явуулж байгаагаар үйл явдал өрнөж байгаа. Энэ айлаас хүү маань малчин хүний хөдөлмөрт оролцож өдөр бүр хонинд явах, хонио манж хонох, байгалийн гатуу ширүүн давд туулах зэрэгт хамтран суралцаад хэлэлцсэн хугацаа дуусахад тохиролцсон ёсоор хонио авч маш баяртайгаар урам зоригтой эрч хүчтэйгээр хургаан тэврээд ирж байгаа аавын сэтгэл хангалуун байгаагаар энэ зохиол дуусч байгаа. За эндээс сургамж авахдаа манай үе тэнгийн хүүхдүүд бусдыг хөдөлмөрийг хүндэтгэх юм бол баярлуулдсан байна. За баярлсан хүмүүс буцаад өөрийг чинь хүндэтгдэм байна. Хөдөлмөрт чин сэтгэлээс тууштай ажилласан хүмүүс эрч хүчтэй, урам зоригтойгоор сайн сайхан амьдрдгийн байна гэдгийг ойлгож авлаа. Мөн бусдын хөдөлмөрийг эс хүндлэх юм бол сэтгэл гонсойх, урам зориггүй болох, эрч хүчгүй байх төдийгүй шинийг санаачилж хийж бүтээх урам зориггүй болдгийм байна гэдгийг ойлгож авлаа. За өнөөдрийн хичээлээс бид аливаа ажлыг хийж гүйцэтгэхдээ хариуцлагатай байх нандин эрхэм чанарыг дадуулж хөвшүүлэх талаар харилцан ярилцаж ойлгож авлаа. Тэгэхээр эцэгчүүд маань хүүхдүүд биднийг бэлэн амьдралд өсөхгүй байе гэж боддгийм байна. Сайн сурч хөдөлмөрлсөний үр дүнд хөдөлмөрлөхийн үр шимийг мэдээсэ гэж боддгийм байна. Тэгэхээр бид ээж аавынхаа хүслийг гүйцээж амжилттай сайн суралцаж, сайн зан чанарын эзэн байх ёстойг энэ хичээлээс ойлгож авлаа. Тэгэхээр миний хүүхдүүд ээж аавтайгаа хамтраад аргыг нь олбол бэрхийг давна урайндор ажилсаг болоход тус болох зүйлсийг жагсааж бичээрэй. Ажилсаг болоход саад болдог зүйлийг жагсаан бичээд харилцан ярилцаарай. За тэгэхээр хүүхдүүдээ биеийн болоод оюуны хөдөлмөрт шамдан суралцаж, хариуцлагатай байх эрхэм чанарыг дадуулж хөвшүүлээд сайн зан чанарын эзэн болоорой. Эцэгчүүдээ хүүхдүүдээ тодорхой цагт тогтмол сууж бүтээлчээр ажилдаг болоход нь дэмжиж тусалж хамтарч ажиллахыг зөвлөё. Хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.
Баяртай.